энийг бол монголчууд мэддэг учраас оройн дээд сахиусан тэнгэрийг эм хүйсээр ахаа дээрээс муугийн ёроос шулмыг муу эм хүйсээр илэрхийлсэн байдаг. Тэгээ эмэгтэй хүн аль нь ч болж чадна. Гагцгүй алийг нь сурах вэ гэдгээс маш их зүйл хамаардаг. Бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгд нь бичлэг үзэж байгаа цаг мөчийн мэндийг хүргэе. За би нэг юм шин дэвтэр эхлүүлж байгаа. За энэ дээр болохоор би яг гоё эмэгтэй хүний талаар нэлээ их юм харуулж байгаа. Сүүлийн үед нэг юм сонирхолтой юм надад тохиолдож байгаа. Та нарт бас тэгдэггүй бичээрэй охт эмэгтэйчүүдэд. Би хүүхэд бага өдр байхдаа ер нь дандаа өөрийгөө хүүтэй болно гэж боддог гэсэн мэтлээ. Эрэгтэй яа гэдэг мэдэхгүй. Тэгтээ эрэгтэй хүүтэй л болно гэж боддог. Ерөөсөө өөрийгөө ингээд өөртөө адилхан охинтой болно гэж боддоггүйсэн. Тэгэл нэг өдөр ингээд би өөрөө их хүүхэд үеийг амар хөөрхөн хүүхэд байсан гэж би боддог хгүй. Ер нь аав ээж маань ч тэр ингээд ярьж марж байгаа юм. Би амар хөөрхөн хүүхэд байсан юм шиг ингээд ярьдаг хгүй. Тэгээ би өөрийгөө багтаа их хөөрхөн хүүхэд байсан гэж боддог. Тэгээ нэг удаа бодож исэн чи гинтхэн нэрээ тэг яг өөртөө адилхан юм охинтой болол гоё ч юм уу гэж нэг бодсон байхгүй юу. Тэгэл яг надтай адилхан нэг хөөрхөн юм ингээл гэж бодсон чинь давхар шууд хариуцлага нь ороод ирчих байхгүй юу. Нэг охин гарч ирээд яг над шиг юм зүйлийг туулаад тэгээд ээжээгээ тэгвэл би яана гэж боддог болсон. Тэгсэн чинь надад сүүлийн үед охид ингээд яг нэг олон хүүхдүүдтэй ажилладаг болохоор яг л асуудал бол яг асуудалтай. Гэхдээ эмэгтэй хүний анатоми физиологи өөрөө эрэгтэй хүнийхээс нэлийн нарийн төвөгтэй механизмаар ажилладаг. Тийм болохоор яг бусдад яг эрэгтэй хүн шиг хүлээн зөвшөөрөгдөх боломж. Түүхэн хэлхэнээсээ үндэслэж бодсон ч гэсэн бас жоохон нэг арай л нэг ангид байгаад байдаг юм их анзаарэгдэж байгаа. Тэгээд тийм болохоор ер нь энэ дээр яах ёстой гэдэг ингээд нэлийн сонирхоод тэр миний сонирхлыг татаад юм үзээд байгаа болохоор жоохон мэддэг болоод тэрийг хуваалцмаар санагдаад байгаа. Тэгээ энэ удаагийн удирдал дээр энийг эхлүүлж байгаа гэсэн. Та тэр өмнөх дугаарыг маань үзээгүй л үзээрэй. За өнөөдөр бол би яг үндсэн эмэгтэй хүний яг өөрийгөө удирдах механизмын талаар ярих гэж байна. Тэгээд энийг үзээд эмэгтэй хүн за би ер нь юм чинь энэ дээр энийг хямдчгал юм бол би бүр зүгээр супер хүчтэй болчих юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. За эмэгтэйчүүд бид нар эрэгтэй хүнийг бодох юм бол хийсвэрлэн бодох чадвар их сайн өндөртэй байдаг их олон зүйлийг бодож чаддаг. Тэгээд бид нар тэр бодлороо бүр дураараа аялж чаддаг. Тэгэхээр бүр гайхалтай хүчтэй байхгүй юу? Гэхдээ мэдээж ямар нэг зүйл төлөөстэй учраас энэ хүчийг зөв удирдахгүй бол биднийг бүр сүрүүлэх аюултай байдаг. Эмэгтэй хүн бол цаг хугацааны хувьд аль ч орон зайруу ингэж ирэхэд шилжиж чадна. Тэгээ энэ шилжилтүүд нь бидний шийдвэр гаргахад нөлөөлдөг учраас шийдвэр гаргахад биднэрт нэлээд төвөгтэй байдаг. За одоо жишээлхэд өнөөдөр бороотой гэдэг юм бол эрэгтэй маань за бороотой юм байна. Энийг өмсөх орчод, өмсөх орчод юм уу? Эсвэл бороотой ах юм бараг падэж явахгүй те зондогтой зондохгүй гараад явчихна. Гэтэл бороо орно гэдэг эмэгтэй хүмүүс сонсох юм болвол гоё бороо орох юм чинь зураг авах гоё да, team story хийвэл гоё да, эсвэл team кафед орж кофе уувал гоё да, тэгээ найз залуутайгаа болцвол гоё доо энтергээл одоо юм гоё шин санаа гаргахаас гадна ёо бас нэг нөгөө зааварсан юмнууд нь ус мусаа цацаад байх та ёо хар бараа хуцаа өмсөөл явахаас ятаргаатай юм те ёо энэ пүүзээ өмснө гэж бодоод угаацсан байсан чинь юм ч юм уу те одоо бүс бороонд орчингууд харцаагаад ин чин тэг чин бодог шуухад ингээл шорон том юм бодвол те одоо нөгөө тэр хэсгээр чинь гол урсчдаг тэрийг яаж гатлаач гэдэг юм ингээл зөндөө бол юм бодно. Гэхдээ энэ бодлуудыг хэдүүлээ эрэг чигт нь шилжүүлээд боломжууд дээр нь төвлөрүүлдэг тохиргоог хичээл юм бол эмэгтэй хүн хинд ч гүйцэтгэхгүй. За энийг бол монголчууд мэддэг учраас оройн дээд сахиусан тэнгэрийг эм хүйсээр ахаа дээрээс муугийн ёроос шулмыг муу эм хүйсээр илэрхийлсэн байдаг. Тэгээ эмэгтэй хүн аль нь ч болж чадна. Гагцгүй алийг нь сурах вэ гэдгээс маш их зүйл хамаардаг. За тэгээд эндээс үндэслээд юу хэлэх таав гэхээр зүйлээ бодлоо эерэг байгаа мó сүрэг байгаа мó гэдгийг хянаж контроллож сурахын тулд өөрөө өөрийгөө нэлээд сайн таних хэрэгтэй байна. За тэгээ энэ дээр хөнгөн аргууд юу байж болдог вэ гэсэн чинь хамгийн эхлээд найзуудаа хар. Найзууд чи юу нь уулзаад юу ярьдیں۔ Боломжуудын талаар за нэг юм боломж байна, ингэх боломж байна. За эсвэл би ийм дугууланд явж гин, ийм юм дээр явж гин. Тэгээ за энэ өстой айгүй гоё байгаа, тийм байгаа, би ийм туршиж үзсэн чинь тэгсэн ингэсэн
Тэгээ янз бүрийн алдаа дутагдал байж болно шүү дээ. Гэхдээ юм оролцоод шүү дээ. Тэгээд ингээд энэ асуудлыг ингэж шийдэхтэй ч юм эсвэл энийг яаж шийдэх үү, ямар юм байх вэ ч юм уу, уншсан намаа ярьдаг ч юм уу ингээд нэг юм боломжийн дээр төвлөрсөн тэгээ асуудлаа шийдсэн, давж гарсан, тэгээ эерэг зүйлүүд рүү чиглэсэн тийм үнцэг яриад байвал чи ер нь дэжгүй байгаа мэн гэж өөрийгөө бодох хэрэгтэй. Найзууд чинь тэр чи юм инж тийм гэл тэгэл ингээс болохгүй бүтгүй юм яриа л да. Ингээд байх юм бол ер нь чи сөрөг зүйл дээр төвлөрөөд байна л гэсэн нэг хэмжигдэхүүн гэж ойлгож байна. За хоёр дахь нь болохоор тэмдэглэлийн дэвтэр ингээд тэрэн дээрээ талархлын юм бичих хэрэгтэй. Тэр нь ингээд нөттөн дээр ч үж болно, юун дээр ч болно. Тэгээд талархал бичингүүт нэг талархах юм орж ирэхгүй ч юм уу. Ганц хоёр юм ч орж ирээд ч нэг олигтой юм орж ирэхгүй. Өнөөдөр чи юу болсон басан гэд байх юм бол за ер нь би сөрөг юм дээр төвлөрөөд байгаа юм биш үү? Миний бодол ер нь л баларж байгаа юм биш үү гэж бодох хэрэгтэй. За дараагийнх нь гэх юм бол өнгөрсөн ирээдүгөө хит их баялаад байвал ер нь биш. Өнгөрсөн нь л өнгөрсөн, өнгөрсний хит их бодоод байвал хэдүүлээ сэтгэл готрол орчих магадaltaй. Ялангуяа өнгөрсний сүрэг юм их бодоод байвал тэр чинь өөрчлөгдөхгүй шүү дээ. Хэдүүлээ ирээдүйн талаар хит их бодоод тэгээд тэрээ сайн ч юм уу ч ер нь ирээдүйн талаар ялангуяа бас муу юм бодож айгаад байх юм бол тэр сэтгэл түвшлийг бий болгоно. Тэгээ ер нь бол уус ингээг хүчин болоод дуусна. Гэтэл альч зүйл нь одоо цагт болоогүй байтал бид нар бодлороо тэр цаг руу шилжээд чадаад байдаг. Тэгээ яг энийг мэддэг учраас эмэгтэйчүүд маань ийм юм мэддэг. Манай Монгол эмэгтэйчүүд таад анзаараад одоо би ми ууз ингээл ингэсэн байна тэгсэн байна гэж ингээл мэдээ сонс. Тийм үү гэл ингээл шууд төсөөлөл тэр цаг тэр очиж ингээд чаддаг байхгүй. За настай буурлуудыг харах юм бол тэгээд ивэ зайлвал гээд ингээд гаргадаг тэр энергийг өөрлөгөө оруулдаггүй ингээд пөөх тэр гэж мэхэхгүй те тэр энергийг сорохгүй өөртөө шингээхгүй зүгээр ивэ зайлуул гэд ингээд гаргаад зайлуулчихдаг байхгүй. Тэгэж чаддаг буюу эмэгтэй хүн ер нь орон зайд ингээд шилждэг энергит амар мэдрэг байдаг амархаас өвтчихдэг гэдгийг бүр юм дадлын төвшөнд уг нь бол шийдэж чадсан бас ухаалаг ард түмний үргэлжлэн шүү дээ. Энэгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хэдүүлээ ийм амар гоё бодлын чадвараасаа болоод бас бусдын хар энергийг авахтаа амар амархан байдгийг шүү. Тэгэхээр тэр зүйл бол тусдаа зүйл, тэр зүйл бол ангид зүйлтэй, тэр бол одоо тохиолдоогүй зүйл гэдгийг маш сайн ялгаж чаддаг байх хэрэгтэй. Бусдын зовлонтой амар утгалтаал тэ одоо бусдын шийдвэрлэж чадахгүй байгаа шийдвэрлэхийг ч өөрөө хүсэхгүй тэндээсээ гарахыг өөрөө хүсэхгүй байгаа юмтай зурлаад байвал бусдын асуудлыг чирж ирээд өөрийгөө болон өөрийнхөө дэрэгдэх хүмүүсийг л зовоодог. Тэгэхээр бидний энэ бодол бол өнгөрсөн рүү ирээд нөгөө бусдын амьдрал руу ингээ хаашаа ч хамаагүй дайлуулж идэг. Тэгэхээр энэ бол ерөөдөө сөрөг юм сонсоод сөрөг юм руу яваад аюулыг бий болгоод байвал энэ бол асуудал гэсэн. Тэгэхээр энэ дээр хяналттай байх. Би ч одоо юунд ингэ шаналаад байна. Ядад яагаад ийм мэдрэмж төрөөд байна. Энэ бодит биш вэ шүү дээ. Би өнгөрхнөө бодоод шүү дээ. Би эсвэл ирээдүйд аймаг шүү дээ. Чайланж одоо болох байгаа зүйл шүү дээ. Бэлээ. Энэ бол юм бэлээ. Ухаан гэсэн үг. Энэ мэтчлэнгээр хэдүүлээ сөрөг бодлыг хөрвүүлээд байвал тэр нь сөрөг ихтгэл үнэмшлийг бий болгоод сөрөг ихтгэл үнэмшлээрээ байнга сөрөг шийдвэрүүдийг гаргаад тэгэл амьдрал нэг л бараа үргэлжлэн гэсэн. Эерэг зүйлүүд боломжууд дээр төвлөрөх юм бол сайн сайхан амьдрал бидрийг хүсэж байгаа бидний эргэн тойрны хүмүүс ч аз жаргалтай тэдэнд байгаа сайн сайхан зүйлийг хэдүүлээ харж хилж өгч өрөөн тэр боломжууд руу тэр хүмүүсийг чиглүүлнэ. Бид нар өөрсдөө сүрэг юм дээр байгаад байгаа бол хажуу талынхаа хүмүүстэй асуудал чирж ирээд асуудалтай хотголдуулна. Тэгэхээр энэ бодлоо маш сайн хянахын тулд суралцах хэрэгтэй. Тэгээ энэний дараагийн нэг арга нь бол нөгөө манифест, мантра, шившлэг, эерэг сайхан зүйлүүдийг ингээд хүчээр бүр механик үйлдэлээр дахиандаа суулгаад байгаа хэрэг байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдээр төвлөрөөрэй. Өмнө хөтлийн үзег хүмүүс хамгаалсан нэрс гоё гоё зүйлүүд ярьсан болохоор үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээ дараагийн дугаар хүртэл баяртай.